За. Хэцүү юу? Амархан тий. Хоёр шид нь альфа бета. Альфа дээр нэмэх нь бета хэдтэй тэнцэхтэй байна. Нэгтэй тэнцэнэ. Альфаг үжих нь бета хэдтэй тэнцэх вэ? Нэгтэй тэнцэнэ. За яг түүнийхтэй адилхан одоо би энийг жоохон хөрөх юм бол юу болж байна вэ гэхээр дээдлэгээс нь юу вэ? Онцлог хоёрыг үржих нь альфа бетаг хаднаас гарч болж байна тий. Тэгвэл эхнийх нь юу үлдэх вэ? Бета даачид нь альфа болно. За доотлолтой болохоор ингэж яараа. Энийг нь болохоор 2 суулчих тий. 4 гэж штэ тийм үү? Тэгэхээр энийг нь 2 альфа бета нэмэх нь юу вэ? 2 альфа бета гэж болно. Тийм бол энэ гурав нийлэхээр юу болох вэ? Альфа дээр нэмэх нь бетагийн квадрат болно. Нийлбэрийн квадрат гэж ярьж тийм үү? Нийлбэрийн. Тэгээд нэмэх нь юу вэ? 2 альфа бета гэсэн. За ойлгомжтой. Энэ хэд вэ? 1. Тэ? Энэ хэд вэ? 1. Энэ хэд вэ? 1 тэ? Нэгийн квадрат болно. Энэ болохоор юу вэ? 1. За юу болсон бэ? Дэттэй бол хасахын нэмэх нь 2 болох юм байна. Доотлолтой 1 болох юм байна. Тэнцүү хэд байна?